나발처럼 박도영과 제가 왔어요. 다 외국인 진짜 외국인 다 믿지가 봐요. 밑에 책임들 각성 어떤 밑에적으로 키우면서 기술적인 납득까지 아버지가 맞다. 이 필수가 뭐 행정 방법을 낙성이고 하고 맞다. 여기는 어떤 무슨 말하겠지인데 어째 상대 괜찮다고 나야가 감추. 너무 나갔을 Ярсдаг өгсөн хүүхдээ арга хэлэндээ танаа 29 дуусар багшлаар очоод мэдээ дамж сайдгаас өгдөө даавж ирэх шоронд явуулсан гэж. Тэгсэн бид нар мэдээд ирсэн даавж ирэх тийм яриа ярьсан дээ. Тэгэхээр нэг талаар тайлбар өгөх. Гэхдээ Батбаяр өгөөд чинь нэмж асуугаад та тэнд одоо хүүхдэд ямар нэгэн дарамт толдог бай тийм байхгүй гэж өөрөө үдсэн юм шиг ингээд Батбаярлаагүй байхад бас ингэж бас ярьж байгаа шийдвэр гараад байна. Тийм ээ, та бүхний асууж байгаа зөв л дээ. Тийм тухайн техник одоо энэ хийжтэй агуулсан ярьдаг бол ямар нэгэн жон зүйл байж байгаа. Энэ донд нэг хүн байж байгаа шүү дээ. Тэгэхээр тэгж. За яг вэ мэдээч хэрэг ихтгэл үнэмшлэхээ хүрээнд та бүхэн асууж байна. Энэ 29 дугаар сургуулийн нэр хүндийг гутаанд оромжлох ийм зохисгүй яриа газар аваад байна. Түүн дээр тайлбар хэлье л гэж байгаа юм. Тэрнээс биш энэ дээр ямар нэгэн байдлаар одоо тогтоогдчихсан зүйлийг яриад байгаа юм биш. Та бүхэн ч гэсэн үнэхээр хүчнэддэг. Тухайн сургууль дээр хүчирхийлэл газар авсан, бэлгийн дарамт газар авсан, мөн сургуулийн хүүхдүүдэд янз бүрийн байдлаар сурч боловсруулахад нь хязгаарлалт хийдэг тухай энэ нотлогдоогүй мэдээлэл дээр битгий гаргаад байгаа чи гэж л энэ дээр л бид нар маргалдаж байгаа шүү дээ. Сургуулийнхаа нэр хүндийг л хамгаалж байгаа. Энэ хүүхэд бол одоо өнөөдөр би ийм яриаггүй л гэж байгаа шүү дээ одоо. Энэ хүүхэд бол би ийм ерөөсөө яриаггүй. Энэ бол яг дүрсгүй юм байна. За нааш аваад ирээ. Тийм. За энэ бол очоод энэ дээр бол хамгийн гол бэлгийн дарамт учруулдаг гэж яриад байна л та. Гэтэл хэн гэдэг хүүхдэд хэн гэдэг багш бэлгийн дарамт учруулсан талаар бол яриаг байгаа. Таны энэ багш хэлсэн шүү дээ. Тэгвэл зүгээр бол энийг одоо санд зохио болоод танаас дийлгүй гэж хэлжсэн наад суужаад багш яриад бичгээр байгаа. Яг энэ бас нэг хэлж байгаа байна. Манай хүүхдийн юу бол одоо чинь дохоныг хэлний зүйлс хөдөлгөөн. Тэр хүүхдүүдийн яс эцэгчүүдийн төлөөлөл байгаа. Манай эцэгхийн төлөөлөл нааш за энэ хүүхдийн ярилцлагыг одоо тийм ээ сэтгүүлчин тавьж байгаа юуг бол одоо би бас удаан цаг буруутгах чадахгүй юм тийм ээ. Гэхдээ хамгийн гол нь манай хүүхдүүдийн юу бол одоо энэ дээр манай хот дандаа видео бичлэг камерцэн төрсөөр л бид нар тэрийг баталгаа олгож авна. Энэ бол ямар нэгэн хүний багшийн цаг байсан. За харин тэр багш нь уучлаарай би яриагаад дуусгачих тийм ээ. Тийм учраас бид нар бол одоо манай багш нар энэ дээр бол бид нар хандахдаа энийг бол дүрсжүүлсэн бичлэгтэй байж бид нар энэ дээр санаа хэрэгс энэ хүүхдийн үзэл бодлыг энэ хүүхдийн яриаг бас нэг хүн дамжуулж байгаа учраас бас нэг ийм юу байгаа штэ. Бас нэг хүний юу дамжиж байгаа учраас бас тэрийг бол бид нар батлах юу байхгүй. Тийм учраас бид нар бол дүрсжүүлсэн бичлэг байгаасаа гэж хүсэж байна. Миний хувьд бол. Тэгэхээр манай сэтгүүлч нар нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Энэ чинь бол гэрчийн мэдүүлэг гэж яваад байгаа. Гэтэл гэрчийн мэдүүлэг их сурвалжаар нотлогдох хэрэгтэй. Гэтэл их сурвалж алга байна энэ дээр чинь. Эрэгтэй хүүхэд
өөрөө яриад байна. Намайг багш нар тэрвэрдэг гэж яриаггүй. Манай эмэгтэй хүүхдүүдийг тэрвэрдэг гэдэг байна. Гэтэл ямар эмэгтэй хүүхдийг энэ асуудлаар нь бид нар хүүхдийн хүчирхийллийн эсрэг төв болон гэр бүл хамгаалалт төв рүү хандчихад байгаа шүү дээ. Хүүхдийн эрхийн байгууллагууд байна. Хүний эрхийн комисс байна. Эдгээр байгууллагуудаас дүгнэлт гараагүй байхад та бүхэн эцсийн үнэн мэтээр ингэж ярьж байгаа нь буруу байна л гэж байна. Бид нар их сурчлаа. Тэгвэл мэдээж хүний яриаг бол ярьсан байх нэг гэж бичдэггүй. Энэ харин тийм. Энэ бол харин тэр нэг орчуулагчийн бас нэг дагалдаж чинь гэдгийг манай сэтгүүлч бас зөв талаас нь хараарай. Би тэгээд хийж ярьж байна. Тийм ээ харин тэрийг бол бид нар мэдгүй учраас бол шоу хяналтын бол энийг юу яаж тогтоож өгөх байх тийм ээ. Харин өөрөө ингээд та бүхэн харин цагдаа тогтоогүй байхад яагаад энийг эцсийн үнэн гэж гаргаад байгаа юм бэ? Харин тэгж үгүй гаргаач гэж байна шүү дээ. Энэ чинь энэ чинь өөрөө зүг байна. Энэ асуулт хүнсэнийг илүү үнэж яриа. Одоо хараа ийм байгаа шүү дээ. Одоо энэ чинь бусдын нэр сайн байцгаана уу? Та бүхний хэлж ирж байгаа зүйл хязгаарлагдана. Тийм учраас та бүхэн энэ ярьж байгаа зүйлээ эцсийн үнэн мэтээр битгий одоо бусдад толгон хүлээлгэж самруулаад байгаа ч гэж байгаа тийм. За сайн байцгаана уу? Би 29 дугаар сургуулийн дохио нийлний багш Сарантой гэдэг хүн байна. Монгол улсын хэмжээнд боловсрол олгож байгаа сургуулийн одоо ганц дохио нийлдэм багш. Гэхдээ яагаад манай сургуулийн хамт одоо энийг камержуулж өөрөөлөө дүрсийг бид нар харж энэ хэлмэрж орчуулагч маань үнэн орчуулсан байна уу буруу орчуулсан байна уу гэдгийг шүүх хяналтын байгууллагаар шалгуулна вэ гэсэн учир шалтгаан юунд байна вэ гэхээр 3 сарын 27-ны өдөр маш олон ингээд мэдээллийн системээр манай хүүхдүүдийн дохио гаргахад наан хэлмэрчилж байгаа хүмүүс дотор алдаатай оноотой буруу орчуулсан зүйлүүд байна. Өөрөлдвөл тийм учраас бид нар энэ байдлыг одоо жишээлбэл миний хувьд аваад үзэх юм бол би яг тэр өгсөн мэдээллийг өөрийнхөө нүдээр харж байгаад үнэхээр яг тийм хүмүүсэд ийм асуудал байсан юм байна шүү гэдгийг би харуулмаар байна гэж би хэлж байгаа юм л да. Ягаад гэвэл Монгол улсын хэмжээнд ингээд огч байгаа хүмүүсийг яг үнэхээр үнэн зөв догчон үгүй юу гэдгийг хян чадах чадвартай өөрөлдөл оюун ухааны хувьд болон мэрэгжил боловсролын хувьд за тэгээ хэлмэрчийн төвшний хувьд аваад үзэх юм бол их цөөхөн байдаг учраас өөрийнхөө зүгээс бол би бичлэгийг үзье гэдэг байгаа юм. Яагаад гэвэл яг тэр мэдээллийн үед жишээлбэл тэмцээнээс болоод манай ингээд хичээл одоо энэ тэмцээнийг хугацааг ингээд богиносгочихсан энийг бид багш нар бидэнд хэлээгүй учраас гээд ингээ цаана манай хүүхэд өгч байгаа аахгүй юу. Гэтэл наан хэлмэрж орчуулагч хүмүүс маань тэрнээс арай өөр зүйл ярьж байгаа. Нэг хүүхэд жишээлбэл миний нэргүүгээд орчуулга хийгээ явж байгаа тэр одоо мэдээллийн яг ингээ тэр бичлэгийг 3 удаа ингээд давтан тавьж байгаа байхгүй юу. Гэтэл хэлмэрж орчуулагч нь нөгөө ярьж байгаа хүн өөрөө нийгэм таниулж байгаа хэлмэрж орчуулагч буюу одоо яриагаар таниулж байгаа хүмүүс маань буруу орчуулга бас хийгээдээс учраас ийм мэдээлэл хийж байгаа шүү. Тийм учраас өөрөлдвөл өнөөдрийн байдлаар тийм ээ үнэхээр энэ хүүхдийн дөрвжүүлсэн бичлэгийг шалгах боломжтой хүн Монгол улсад хэд байгаа вэ? Мөн ер нь одоо ямар нэгэн одоо мэдээллийн системээр орчуулж чадварын хүн Монгол улсад хэд байгаа гэдэг дээр л очиж дутагд байгаа гэдэг бас бодох хэрэгтэй. Тийм учраас одоо бид нар хоорондоо ингээ маргалдах юм байхгүй. Тийм юм байсан шүү гэдэг. Боловсролын яам өөрснөө ажлаа шалгасан дүгнэлтээ гаргаагүй байгаа. Манай сургууль бол сая тийм учраас бид нар боловсролын яамны өмнөөс бол мэдээлэл хийх хэрэг байхгүй шүү дээ. ярьж байгаа тэр тохионы хэмжээ явж байгаа гэж хэлэхгүй байсан. Шосонгүй хүүхдүүд яагаад өөр сургуулийн багшны биш өөр орчуулагч хандчихсан. Яг нь ер нь бол хүүхдүүд өөрснөө хинт хандах нь бол өөрснийх нь эрхэлтэй. Тийм учраас хэлмэрч орчуулагчдын холбоонд хандсан байгаа. Гэхдээ бид нар яг тэр мэдээллийн системээр тэр хүмүүсийг мэдээллийг бол яг гаргуулсан. Гэхдээ тэр хүмүүсийнхээ бичлэгийг ингээд бүгдээр бас бид нар эргэж үзэн штэ. Тэгээд үзэхэд бол зарим нэг зүйл дээр бол манай хүүхдүүдийн яриаг үзүүдийг орчуулсан явдлууд байгаа болохоор багш нь тэгээс би бол үнэхээр яг одоо жишээлбэл энэ мэдээ эмийн сайтаар гарсан хүүхдийн мэдээллийг дүрсээр хараагүй учраас би бол энэ хүүхдэд дүгнэлт өгөх боломжгүй байна. Тэр орчуулагчийн ярьж байгаа зүйл өөрийнх нь юм орсон байхыг үгс аргагүй. Тэр асуусан гэдэг хүүхдийн араас очиж эцэгхийн дарамтж ингэж тийм зүйл ярихгүй гэсэн бичиг хэлгээд аваад ирсэн байгаа байхгүй. Энэ Алтансуг гэдэг хүүхд маань өөрөө Цэлэнг аймгийн хүүхдтэй. Ангийн за тэрийг аваад. Ээж над руу уйлаад Тэгвэл нийгмийн ажил хүүхдийг ийм хэрэг хийжлээ санаад. мэдээ цэгмэн Шоронд оруулна гэдэг наа яриад байна. Тийм учраас энэ миний дүү энэ мэдээг авч өгөөч гэж над руу уцтаад ирсэн. Би өөрөөсөө энийг ихтэй батлах баримт гэж юусаа гаргаад нэггүй. Энийг асуудал биш үү гаргасан. Энэ өөрөө ийм байсан хэцүү байдаг гэдгийг яриад бид зүгээр ямар ч сэтгүүлч хүн ямар ч эцсийн батлах баримт хийж гаргадгүй. Та нар мэдж байгаа хэрэг тийм.
ийм байна гэдгийг асуулт төвшүүлж зүгээр гаргаж ирдэг. Энийг дараагийн шатны арга хэмжээ авах хүмүүс цагдаа байгаа шүү дээ. Гэтэ энэ дэр яг одоогийн байдлаар та бүхэн хүүхдүүд ингэж бидний дарамтанд ороогүй гэсэн эцсийн нотолтой байхгүй шүү. Орсон гэдгийн эцсийн нотолтой би яриа авахд зурагчин тухайн 29 сургуулийн багш руул гэж багш байсан. Хэлмэрч хүн байсан. Би байсан. Ингээд дөрөв хүний хамтаа байсан. 2018 дээр эцэг их нь байгаа тохиолдолд эцэг их нь байдаг. Эцэг их нь байхгүй өнжигдсэн тохиолдолд асар хамгаалагч орсон. Тэгэхэд та нар асар хамгаалагч нэглээ нэг багш авчид хийсэн байх. Энэ чинь буруу байна л. Та энэ хүүхдийн харинд эрүүгийн шинжтэй байж болчихгүй гин тэр мэдээлэл хийсэн байхад та энийг энэ хүүхдийг зөрчиж байгаа. Эхийн дээр яагаад тэмцэхгүй. Асууж давтаж үү. Та яагаад асуудал энэ багш нар тайлбар хийж байгаа мөртлөө сургууль ахрал хэрвээ яг ийм зүйл байна уу юу гэж шалгаж үзсэн. Ягаад одоо энэ тайлбар хийж байгаа юм эрүүгийн гинтгийг нөө дарагдуулж оролцож чинь гэж ойлгож байна. За тийм ээ тийм. Энэ дээр бол ийм байна. Нэг хүүхдийн тавьсан мэдээлэлээс болоод 300 гаруй хүүхдийн эрх зөрчигдөж мөн цаана тэнд тайван хэвийн үйл ажиллагаа явуулж байгаа 120 гаруй багш ажилтны эрх зөрчигдөж байна. Тийм учраас тэр хүүхдийн эрхийг гэж худал ярих эрхийг гэж ярихаасаа илүүтэй бусад хүүхдүүдийн хууль ёсны эрх ашиг сонирхлыг л хүндэлж би өнөөдөр хамгаалах гэж сууж байгаа шүү дээ. Та бүхэн ганцхан зүйл хэлээд байгаа. Та бүхэн энэ зүйл шүүхээр нотолдоогүй байхад яагаад тавьж байгаа юм? Та бүхэн өнөөдөр хүүхдийн эрхийг хамгаалах нь зөв гэж ярьж байгаа боловч бусад хүүхдүүдийн бүтгэгдэж байгаа хүүхдүүдийн эрх ашигыг бодохгүй шүү дээ. Та өмгөөлжгөө хэлээд асуудал тавьдаг шүү дээ. Тэгж ядаж шүү дээ. Тийм ээ тийм болохоор одоо цагдаагийн байгууллагад хандчихад байгаа л. Хүүхдээ ихрүүлээ. Ангийн багш нь сургуулиас ямар нэгэн ярьсан болоо. Ангуудсан. Нааша сууж байгаа юм чи. Би одоо та нар мэдээцэг юмэн дээр Чангаар ирсэн. За би өөрөө ихлээр танилцуулж миний нэр Уртнасан яг хүүхд алтан сүхгээ яригдаад байгаа хүүхдийн ангийнхан багш 6 дугаар ангиас нь ахгуулаад дааж авсан. Одоо манай анги 12-ийн анги 12 хүүхэдтэй. За цаа эндээс нэг сэтгүүлч бас асууж байна тийм ээ. 4 сарын 1-нд 11 цагийн үед уг мэдээлэл тавигдсан байсан. Би ангийн багшийн үүргийн хувьд тийм үү би багш хүнийхээ хувьд би хамгийн түрүүнд эцэг эхтэй холбогдох ёстой. Би үүргийнхаа дагуу ярьсан. Тэгээд алтан сүхийн ээж маань өө тийм үү багшаа мдээгүй байсан л да багшаа тийм байна уу? Хүүш яана тийм болчих гэж үнэхээр сандарсан. Тэгээд сургуулийн захиргаач гэсэн бас бид нэр хоорондоо холбогдож ярьсан. Уг хүүхдийн эцэг эхийг дарамталсан сургуулийн зүгээс дарамтлсан юм байхгүй. Хэрвээ дарамтлчаад би өнөөдөр энд сууж явах уу? Би өнөөдөр яагаад энд оролцоо гэж ирсэн гэхээр энэ сонсголын бэрхшээлтэй, хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд. Тэгэхээр энэ хүүхд ч гэсэндээ ингээд томчууд та нар ингээд дайраад энэ тэндээс нь буруу зүгээ дайраад тахаар энэ хүүхдийн одоо сэтгэл зүйн байдал ямар ах вэ? Миний хувьд бол маш хүнд байгаа гэж би бодож байгаа. Тэгэхээр энэ хүүхдийн эрхийг бид нар өнөөдөр хамгаалж яах гэж байна. Та нар ч гэсэндээ уг хүүхдийг ямар нэг юмд өртсөн дарамттай байна уу эрхийг хамгаалаад бас ярьж байгаа. Бид нар бүгдээр нэг зүгтэй байгаа. Тэгсээр нэ хоёр өөр өнцгөөс буруу зүйл яриад байна уу гэж миний хувьд бодож байна. Тэгэхээр одоо хавар цаг бид нэр хөгжлийн бэрхшээлтэй нэг айлангуй сонсголын бэрхшээлтэй хүүхдийн сэтгэл зүй өнөөдөр ямар байх вэ гэдгийг бид нэр цаг улиралтай мэднэ. Тэгээд харин за би ихтэй мэдээцэг юмний гол буруутгаж байгаа юм бол эхний удаа бол тийм ээ тухайн хүүхдийн аав ээж эцэг байсаар байтал одоо тэр хүүхдийг асран хамгаалагчгүй очиж энэ ярилцлагыг авсан. Тэрэн дээр дохионы одоо тухайн хүүхдийн ярьж байгаа дүрсвчлэгийг л бид нар шаардж байгаа шүү дээ. Энэ дээр ямар дүрсвчлэг байх вэ гэж байгаа. 4 сарын 1-нд би яг мэдчихэд мэдээцэг юмны усаар ярьсан. Бүр тайлбартаа тийм ээ ангийн багш нана гэж байгаад би ярьсан. Би нэрээ нууцлаагүй. Яагаад үнэхээр тэр та нарт видео бичлэг байна уу? Манай тэр хүүхд яг догч ийн үү гэдгийг баримт байна уу гэсэн чинь байхгүй. Их сурвалжаа хаанаас авснаа олсноо бид нар хэлэхгүй гэж хэлсэн шүү дээ. Тийм учраас би ч гэсэндээ итгэхгүй байна. Үнэхээр итгэхгүй яг ингэж ярьсан. Энэ одоо мэдээч нэмийн уран цэцэг энэ сүүлч маань хүүхдээс яриа авахтаа бас нэг хажууд нэг
багш байсан байж тээ. Тэр багшлаг одоо энэ voice дээр орсон байгаа багш өнөөдөр яагаад яг энэ хийх багш болтой. Ямар багш орсон бид нар мэдээгүй шүү дээ. Ямар багш орсон ямар багш орсныг бид нар мэдээгүй сонсож хэлээгүй шүү дээ. Тийм ээ. Танах их сурвалжаа хэлэхгүй гэж хэлсэн. Тэр оролцсон багш нуугдаад байгаа байхгүй. За. Юу нэ? Ягаад ярьсан ягаад ийм юм яриа? Ийм болов уу юу гэдэг анхаарч байна. Одоо би худлаа гэж дайрч мэдээлэл хийж байгаа гэж юу? Тийм бидний зүгээс бол хүүхдийн ярианд бол юмгийн хэрэг дайшгүй. Тийм энэ хүүхд яагаад ингэж ярьваа? Энд дээр багш нар бид нар яаж ажиллах вэ гэдгээр та нар өөрсдөө энэ үнэн худлыг хинэн ч өнөөдөр мэдэхгүй байна штэ. Тэрийг бид нар бас худлаа мэдээлцгиймээ сайд худлаа мэдээлэл тараалаа гэж одоо энэ мэдээлэл хийж тавьчих. Ард түмнийг төөрөгдүүлж байгаа үйлдэлийг зүгээр хараад сууж чадахгүй л гэж байгаа манай хүмүүс. Хэдийгээр тухайн хүүхдийг хэдийгээр тухайн хүүхдийг ИСА гэж тавьсан боловч хинч тийм ээ тухайн хүүхдийг бол хинч харсан тэр жагсаалд оролцож байсан хүүхд байна гэдгийг ерөөсөө шууд харагдаж байсан. Тэгэхээр энэ бол тухайн хүүхдийн бас эрхийг бол ноцтойгоор зөрчиж байна гэдгийг үзэж байгаа юм. Юу нэг юм асуу дуугүй ажилласан. Яг энэ чиглэлээр бол над дээр бол гомд саналууд ирж байгаа хүүхдүүдээс. Араа ийм.